Монгол улсын өр шир дууссан. Одоо Орос Монгол хоёр улс өргөө боллоо гэсэн бичиг Оросын холбооны улсын элчин сайд Искандер Азизов Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг гардуулан өглөө. За өгтөөж бас зүгээр өгцсөнгүй. Энэ нь хоёр улсын харилцаанд тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр юм а. Энэ өрийг барагдуулснаар манай хоёр улсын хувьд цаашдаа эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна. За энэ ч ёстой харин ойлгомжтой. Хуучнаа дуусгачлаа. Одоо шинээр зээл авч болно эсдээ гэсэн үг шүү дээ юм нь бол. Ардчилсан засаг маань үр шир тавихтаа ёстой дэлхийг хинэгж дагуулахгүй номер 1 болсон. 70 жилийн туршид хурааж хомдлуулсан өлтөөдийн цүж тийм хөрийг 4 жилд хийждэг нэг тийм авах эдгийн ч юм уу донтой товаршууд гэдгийг бид харсан, үдсэн, мэдсэн. За хариуд нь харин Оросын элчин сайд хуучин зөвлөлт холбоод ус одоогийн Оросын холбооны улсын өмнө Монгол улсаас урд нь хүлээсэн бүх санхүүгийн үүрэг эслэгдэж байна. Ингэснээр хоёр тал зээл санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж үүсч байна гэвэ. Ноён элчин сайдаа манай ерөнхий сайдыг муул мэдэж байна да. Зүгээр шахуу зөнгөөрөө явж байсан оюутлагын гэрээг өөрөө хууж очиж хойшлуулад ахаад 4 тэрбум долларыг нэмж бэлгэлчгээд ирдэг хүн штэ. 4 тэрбум доллараар гадаадын компанид хөрөнгө оруулахад өөрөө төрийн албан агчдынхаа цалин тавих гээд 600 мянган доллар гуугаад адигаа алдаж байгаа хүн да. Манай эрхэм ерөнхий сайд чинь. Тийм хүнд зээлийн боломж нээгдэж байна гэж хэлээд ч дээ. Нэмэр байна уу?